За Оц тойрогтой тойргийн гадна орших А-цэгээс татсан хоёр шулуун тойргийг BC, EM гэсэн цэгүүдээр огтлно зурагт үзүүлснээр. За тэгээ BC номын градусын хэмжээ нь 133 градус. Харин EM номын градусын хэмжээ нь 49 градус. За тэгвэл А онцгийн хэмжээг олно. За онлайн хичээл автогийн геометр тэгээ тойрогтой холбоотой өнцгүүд гэсэн хичээл дотор огтлогчдоор үүсэх өнцгөн тэтгэрээр хашигдсан номуудын ялгуурын хагастай тэнцүү гэж баталсан байна. Тэгэхээр бидний олох гээд байгаа энэ өнцөг маань BC гэсэн нумаас EM гэсэн нумыг хасаад хоёр дугаасантай тэнцүү гэсэн үг. За мэдээж BC ном нь 133 градус, хасах нь нөгөөх нь 49 градус. Тэгээ хуваах нь 2. За энэ бол 84 градусыг хуваах нь 2 буюу 42 градус гэж гарч ирэх нэ.